сайн байцгаана уу? Эрүүл мэндийн яам халдвар төвчин судлалын үндэсний төвөөс мэдээллийг хүргэж байна. Яг одоо бид халдвар төвчин судлалын үндэсний төвийн томоогийн тасгийн дарга урт насантай ярилцаж байна. Бид өнөөдөр менингитийн талаарх мэдлэг ойлголтыг та бүхэнд хүргэх гэж байна. Урт насны хэмжээд тэр менингит одоо хүмүүс цахилгаан менингит гэж бас яриад байна л да. Яг ямар төрлийн өвчин бэ? За юугаар үүсгэж менингит хоёр янзын менингит одоо байдаг. За нэг нь бактериар нянгаар үүсгэдэг, нэг нь вирусаар үүсгэдэг гэсэн хоёр янзын менингит байдаг. За нянгаар үүсгэж байгаа тохиолдолд бид нар менингококк халдвар буюу одоо хүмүүс яриад байгаа цахилгаан менингитийг одоо нянгаар үүсгэдэг ийм халдварыг менингококк халдвар гэж ярьдаг. За менингококк халдвар дотроо менингит, менингококцми гэж одоо хоёр янз байна. За тэр нь юугаар ялгаатай байдаг гэхээр үүсгэж нэг ч гэсэн илэрж байгаа эмнэлзүү шинж тэмдгээр өөр байдаг. За менингококцми гэдэг нь болохоор тууралт гардаг маш богинохон хугацаанд одоо хүндрэлт хүргэдэг ийм одоо өвчин байгаа. Одоо хүмүүс илдэг нөгөө цахилгаан менингит гэж ярьдаг тэр өвчлийг одоо бас хэлж байгаа. За менингит гэдэг нь болохоор арай бас мөн адилхан одоо огт богино хугацаанд хүндрэлт хүргэдэг, эндэгдэлт хүргэдэг өвчин мөн гэхдээ тууралтгүй маш одоо нөгөө менингитийн шинж тэмдэг буюу одоо толгой маш хүчтэй өвдөх гэх мэт одоо менингит мэдрэлийн гаралтай шинж тэмдгүүд нь илүү одоо гардаг ийм бол өвчин байгаа. За вирусын гаралтай менингит нь болохоор янз бүрийн одоо томоогийн ч юм уу вирусаар одоо аденовирус гэх мэт одоо вирусээр үүсгэж байгаа менингит байдаг. За нингийн гаралтай менингит, вирусын гаралтай менингит хоёрын жоохон ялгаа нь юу гэдэг вэ гэхээр вирусын гаралтай менингит нь харьцангуй одоо хүндрэл арай багтай ийм одоо өвчин байдаг. Дэлхийд яг ямар одоо уул мөр үлдээсэн өвчин бэ те өнөөдөр ингээ хяналтанд авсан байна гэж би ойлгодог л доо. Тэгэхээр яг дэлхийд өмнө ямар одоо хор хохирлыг үүсгэж исэн өвчин бэ? Өнөөдөр бас яаж хэрхэн хяналтанда авсан байгаа өвчин бэ? За менингококк халдварын хувьд бол бас вакцинтай халдвар өвчин бодны тоонд одоо ордог. За гэхдээ манай улс гэсэн манай улс бол одоо яг менингококк халдварын эсрэг вакциныг менингит эсрэг вакциныг одоо товлолт байдгүй давхар судлалын залтаар одоо хийдэг. Гэхдээ хэд хэдэн удаагийн болоо нийтийг хамарсан юм том одоо вакцинжуултыг одоо хийж исэн. За тэр вакцинжуултыг хийхдээ яагаад хийж исэн гэдэг өвчлөл одоо олон нийтийг хамрах магадaltaй хандлагаараа те маш одоо том одоо дэглэлтийг үүсгэх байх юм бол бид урьдчилан сэргийлэх зорилгоор одоо голомт юу хүн амын дунд тарлаажуулах одоо компани ажлуудыг одоо зохион байгуулж байсан. За энэ өвчин яагаад анхаарлын төвд байдаг вэ гэхээр энэ өвчин одоо маш хурдан богинохон хугацаанд одоо эндэгдэлт хүргэдэг, үхэлг эндэгдэлт хүргэдэг өвчин. Тэгээ тэр дундаа 5 хүртэлх насны хүүхдүүд дунд ихэвчлэн бүртгэгддэг. За манай дээр бүртгэж байгаа өвчлөлийн маань бараг 80% нь 2 хүртэлх насны хүүхдүүд дунд одоо бүртгэгддэг байгаа. За энэ өвчлөлийн маань нас оролтын бараг 100% 2 хүртэлх насны хүүхдүүд одоо бүртгэгддэг. За энэ менингококк халдварыг богинохон хугацаанд зөв онцлоод зөв эмчилгээ хийж чадах юм бол нас оролтоос одоо сэргийлэх боломжтой. Эдгээр нэг нь л одоо онцлого нь оройтох юм гэх юм бол одоо менингит цэвэр менингококцны хувьд бол 90% нас оролтоор одоо төгсөх магадлалтай байдаг гэсэн. Тэгэхээр маш хүнд өвчин богино хугацаанд өвддөг. За тэгээд өмнө манай улсад болохоор 2009 оноос өмнө одоо өвчлөл хэд хэдэн удаа одоо нэлээд өндөр давлгаа одоо үүсгэжсэн тэндээ нас баралт гэсэн одоо өндөр байсан. За мөн бол олон жилийн юм одоо өвчлийн хөдөлцөөгөөс ингээд гарахаар 5-6 жил болоод нэг юм дэгдэлт үүсгэдэг. Энэ бол одоо хөдөлцөөтэй одоо зүй тогтолт одоо байгаа. За тэг 2025 он бол яг дэгдэлтийн жил одоо байсан. Мөн бол одоо энэ юм хэсэг одоо ийм одоо хандлагатай ийм одоо жил байсан. Тийм ч учраас 2025 онд одоо сүүлийн 3 жилийг одоо харахад одоо 4-5 дахин өндөр буюу 9 тохиол одоо гарч ирсэн. За 9 тохиолоос одоо 4 нас оролт одоо бүртгэгдсэн ийм бол тохиолдол. Ийм одоо том мэдээлэл байдаг. За мөн бол одоо олон улсад судалгаа байдаг. Менингококк халдвараар өвдсөн хүмүүсийн одоо бараг тал хувь нь дандаа үлдцэтэй өвддөг. Одоо иргэшгүй өөрчлөлт одоо гардаг гэсэн юм бол одоо судалгаа байдаг олон улсад тэгсэн. Яг яаж сэргийлэх юм бэ тэгвэл? За менингококк халдвар болохоор том туслын халдвар буюу одоо шүлсээр одоо халтдаг халдвар гэж үздэг. За том туслын халдвар гэдэг нь бид надтай одоо би өвчтэй лахад надад 1 метрийн дотор тогтмол харьцдаг хүн өвдөх магадaltaй байдаг. За энэ өвчтэй ихээр нэг одоо менингококк халдварын бас нэг аюултай юм юу гэдэг вэ гэхээр нян тэгшнэр их хуурханууд байдаг. За олон улсад хийсэн судалгаагаар бараг 6 хүний дутмын нэг нь нян тэгж байх магадaltaй байдаг. За нэг тэгж байна насанд хүрэгчдэд болохоор одоо хоолойн энэ одоо хамар залгуурт одоо ам залгуурт зүгээр хэвийн одоо ийм одоо диплококк маягаар одоо хадгалагдаж байдаг. За тэгээд тэр маань одоо хүүхдэд очихдоо өвчлөл
үүсгдэг ийм одоо хүчин зүйл. Одоо насанд хүрэхэд болохоор хичнээн хамаас илүүдэд цөөн бага хэмжээгээр байхад бид нар одоо өвчлөл үүсэхгүйгээр одоо өөрсдийн таталтаагаараа тэр нөгөө төвчлөхгүй байх боломжтой байгаа. Харин эсрэгээр нөгөө хүүхдэд маань тэр одоо нyan халтах юм бол хүүхдэд одоо өвчлөлийг үүсгэх тийм одоо тоо хэмжээнд нь хүрчдэг гэсэн. Бид нар 6 хүн тутмын нэг нь янтэгч байна гэдэг маань бидний одоо хэвийн үед энэ хамар залгуудад байдаг. Тэгэхээр тийм учраас та бүхэн яг энэ одоо менингококк бие амслын замын халдвар ихсдэг улирал одоо хол амаа зайлах юм одоо харахад одоо суралцсан байх хэвээр насанд одоо 2 наснаас дээш бүх хүүхэн одоо бол хол амаа зайлахад одоо санаа зүйдэг энэ одоо дадлыг одоо өөртөө бий болгох хэрэгтэй. За насанд хүрэгчид маань болон сургуулийн насны хүүхдүүд гэртээ ороод одоо хувцас солиод хол амаа одоо зайлаад санаа зүйгээд тэг гэрт байгаа нэраа хүүхдтэйгээ ингээ харьцаа сурчих юм бол ганц менингококк талдрахгүй бүх амьсгалын замаас сэргийлэх боломжтой байна. Олон улсууд ерэн хэр дэгдэлт ингээ гардаг вэ? Та сая хэллээ шүү дээ. Одоо Монголд 25 он дэгдэлтийн жил байсан гэж юм. Магадгүй 26 он одоо ч бид нар чинь нөгөө халдвар төвчин чинь хэл хязгааргүй одоо аяллаа одоо улирал бараг өвөл ингээ болчихж जैन те томото зэрэгцээд инхээр энэ тохиолдолд эцэг эхчүүд маань одоо юун дээр хэрхэн яаж анхаарах вэ? Бага насны хүүхдээ бид нар чинь тэврээл аялдаг болсон байна л да. За тэгэхээр нөгөө менингококк талдрын бас ингээ бүс нутаг гэж байдаг. Тэр наапрхийн бүс нутаг гэдэг. Тэнд бол байнга тогтмол одоо өвчлөл одоо дэгдэлт маягаар одоо бүртгэгдэж идэг гэсэн. Манай улсын хувьд бол алаг цог дэгдэлттэй одоо улс орны тоонд одоо ордог. Одоо тийм бүр одоо бүртгэгддэггүй биш. Гэтэ хаяа ийм дэгдэлт маягаар ингээ гардаг гэсэн алаг цог дэгдэлтийг үүсгдэг ийм одоо бүс орон тоонд ордог байгаа. Менингококк талдрын одоо тэр бүс нутагт одоо аялахаар болж байгаа бол та хүүхдтэй менингококк талдрын эсрэг вакцины хийх хэрэгтэй. За хоёрдугаарт нь бид нар тэнд одоо хоол амаа зайлах одоо аргачлалуудыг одоо наазахын дадлыг те наазахын эрүүл ахуйн дадлуудыг өөртөө бий болгоод одоо аялах шаардлагатай гэсэн. За танд маш их баярлалаа. Увс аймагт цахилгаан менингитийн халдвар гарсан гэх мэдээллийн одоо дагуу бид халдвар төвчин судлалын үндэсний төвөөс мэдээллийг хүргэж байна. Ингэхдээ бид менингококкийн халдвар, менингит, цахилгаан менингит гэж ард иргэд мань олон янзаар хэлж яриад байгаа энэ талаар одоо тодорхой мэдлэгийг өгөхийн тулд энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Дөнгөж сая бид халдвар төвчин судлалын үндэсний төвийн томоогийн тасгийн дарга урт насантай ярилцсан бол үргэлжлүүлээд бид халдвар төвчин судлалын үндэсний төвийн яаралтай төрийн тусламжийн тасгийн дарга Бацүхтэй ярилцаж байна. Тэгэхээр энэ төрлийн одоо менингококк гэж ер нь ярих зохимжтой гэж та ярьж байна л да тий. Тэгэхээр энэ өвчнээ одоо шинж тэмдгүүдийг та хэлж өгөөч. Хэрхэн яаж илэрдэг вэ? 5-аас доош насны хүүхдүүд голдуу өвчлөдөг гэж сая ярьсан тий. За ер нь бол менингококкийн халдвар гэж нэрлэдэг энэ өвчин маань ер нь юу гэхээр нэгдүгээр өндөр халуурах. За арьсан дээрх өвөрмөц тусрах дууралт гарах. За тархины эдийн үрслэр илэрдэг юм нингийн гаралтай цочим халдвар төвчин. Тэгээ энэ өвчин яагаад ингэж хүн болгон айгүй хүнд өвцтэй байдаг цахилгаан менингит гэж нэрлэдэг байгаагийн учир нь нэгдүгээрт бол одоо эмдэн шин тэмдгээр нь тодруулаад яриа л да. Халууралт бол маш өндөр халуурдаг, гинт өндөр халуурдаг. За хүмүүсийн ярьдгаар нөгөө цагаан халууралт гэж нэрлэдэг. Цагаан цонхиж, цайж, мөчөд хурж халуурдаг. Тэгэл халуун буруулах юм өгдөг баг зэрэг намдаад эргээл одоо дахиад халуураад байдаг. Халуун сайн буудаггүй юм онцлогтой. За энэ цонхиж, цайж халуурж байгаа халууралт маань юу гэсэн үг вэ гэхээр энэ үүсгэж байгаа үүсгэж маань маш одоо хүчтэй хорийг алгаруулж байна гэсэн үг байдаг. За дараагийн нэг гол шин тэмдэг бол тусрах тууралт. Бид нар одоо бидний төвөөмөл мэддэг халдвар төвчнүүдийн тууралтууд тий одоо улаан бурхан ч юм уу салхин цэцэг ч юм уу энэ тууралтууд бол ихвчлэн одоо дээд мөчд юунаас эхлээд одоо 2 3 4 хоног үргэлжилж гардаг бол менингококкийн халдварын тууралт маш онцлог байдаг. Ихвчлэн дандаа доод мөчдөөс гардаг. Доод мөчдөөс гараад одоо өвчлөлт тусрах гөвдрүүд өвчлөлт тусрах тууралтууд гараад маш богино хугацаанд нэмэгддэг. Тэгэхээр бид нар энэ бол хэдэн өдрөөр яригддаггүй цаг минутаар яригддаг маш богино хугацаанд нэмэгддэг учраас энийг бол ерөнхийдөө цахилгаан менингит гэж нэрлэдэг ийм учиртай. За дараагийн гол шин тэмдгүүд бол одоо тэр толгойн хүчтэй өвдөл, бөөлжөлт тий тэгээд тэр дагны булчингууд гээд ийм шинж тэмдгүүд бол илэрдэг энэ өвчний үед. Тэгэхээр энэ менингококкийн халдвар одоо ингээд цонхий цайж маш өндөр халуурж байгаа хүүхдээ ахын бол одоо тууралт байна уугүй юу гэдгийг одоо зөвхөн эмч мэрэгчлэн төдөөгүй эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй байхгүй юу? Одоо хөл одоо шилднээс тууралт гарч юу, дахин онгор тууралт гарч юу гэдэг. Ер нь бол халуурснаас хойш дунджаар 8-аас 12 цагийн дараа тууралт гардаг гэж үздэг. Тэгэл тууралт гараад ерөөсө богино хугацаанд нэмэгдчихдэг. Ийм онцлог байдаг. Ямар арга хэмжээ авах
ястай вэ? Одоо хүүхэд нь одоо ингээл зөвхөн заал халуурал ирэнгүүт нь. Ер нь бол хамгийн түрүүнд ерөөсөө одоо аль шатлын маань эмнэлгийн одоо тусан жүжигчээр авах хэрэгтэй. Одоо тий 103-ууд нөр хэмжтэй үзүүлнүү тий. Одоо эмнэлгийн тусламжийг л аль болох авч үзүүлж явах хэрэгтэй юм байдаг. Энэ өвчин маань өөрөө нөгөө богино хугацаанд ингээд хүндрэл өгдөг, нас баралтанд хүрэх гэдэг учраас энийг бол ихний цөөхөн гардаг ч гэсэн энийг бол нөгөө аюултай гэж үзэж аль болох эмнэлгийн тусламжийг хурдан авах хэрэгтэй гэж үздэг. 5-аас доош насны хүүхэд ялангуяа нас баралт нь ер нь 2 наснаас доош хүүхдүүдэд 100% бүртгэгддэг гэж урт амьж түрүү надад хэлсэн л дээ. Тэгэхээр яг ямар хүүхдүүд энэ өвчинд өртөх магадлал одоо тий өндөр вэ? За ер нь бол бас онлайн хувьд чинь бас нэг дархлаа тутамгшилтай бас нэг дархлын одоо бас системтэй бас холбоотой байдаг. Дээрээс нь мэдээж янз бүрийн хоёр дахь одоо алдартай амьсгалын замын халдварын дараа илүү их нөгөө энэ алдрын өвчл их байдаг гэж үздэг байхгүй одоо 2 3 4 сард ягаад тэгэхээр одоо томоог уйлэрч 10 11 12 сард ингээл томоо ууч идвэдэг шүү тий. Тэний дараа энэ янгийн чи өөрийн нэвтэрч орох үе таалга бол хамар залгуур байдаг. Тэгэхээр одоо тэр хэсэг газрын дархлааны хариугаар эдгээр суларсан хүний вирусын халдварын дараа дархлаа сулардаг энэ бүх хүчин зүйлтэй бас хамааралтай байдаг. Дээрээс нь хэр хурдан хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч гинүү гэдэг чинь бас энэ дэр хамааралтай байгаад байна юм аа. Хүндрэл ихтэй нас баралт өндөртэй өвчин гэж юм л да. Тэгэхээр эмчилгээ нь яг ямар одоо төвшөнд хөгжсөн бэ? Ер нь одоо юугаар менингококкийн халдвар бол анхны с хижигсэн эмч бол тусламж үйлчилгээг үзүүлээд эмнэлгийн байгууллагт бол ханддаг. Энэ өвчний хувьд бол үүсгэж нянгаар үүсгдэг, нянгийн эсрэг бол өөрөц эмчилгээ бол тэ өвчин. Өөрөц эмчилгээ байдаг. За тэгээ дараагийн нь ямар хүндрэл, ямар шин тэмдэг гарч байна, тэрнийх нь эсрэг эмчилгээнүүд хийгдээ явждаг. Ер нь бол эрт үедээ онцлогдвол эн чинь бол эмчилгээг бол авчдаг. Хожуу шатанда ингээд их хүндэрсэн бол бас их төвхтэй хүндрэл богино хугацаанд насралтаар өндөрхөд идэх ийм аюултай. Үлдэцтэй гэдэг нь яг ямар үлдэцтэй? Би түрүүн хэлсэн нэг тархины эд, тархины зөөлөн бүрхүүлийн өрсөлөөр хүндэрдэг гэдэг. Тархины эдийн өрсөлөө тэгэхээр ямар нэгэн голомтол шинжлэх саажил за тэгээд эпилепси эднэргээд ийм хүндрэлүүд бол гардаг. Ер нь бол өвчл их байх үед бол хүмүүс мэдээж менингитийн дараах хүндрэлгээд эн чинь мэдээж тархины эдийг одоо тархины зөөлөн бүрхүүлийг гэмтэж байгаа болохоор ямар нэгэн наадас тархины эдийн одоо өөрчлөлтүүд илэрх юм бол ямар нэгэн үлдэц үүсэх боломжтой юм байна. Тэгэхээр урьдчилан сэргийлэхэл альва өвчнөөс хамгийн чухал те энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бас нэг арга нь вакцинжуулалт те гэж би ойлголоо л да. Тэгэхээр энэ өвчний вакцинжуулалтын талаар та мэдээллийг өгвөл. За менингококкийн халдварын эсрэг одоо вакцин маань бол товлын дархлаажуулалт байдаггүй. За тэрийг хийдэг юу байдаг вэ гэхээр нэгдүгээр халдвар гарсан тохиолдолд яг тухайн халдварын голомтонд вакциныг бол хийдэг. Тэ бол тэр нэрийн заалттай байдаг. Дараагийн юм бол сайн дураараа хийлгэж болдог. Одоо нөгөө элц хүрээнээр гэж тий A B C W135 гэдэг энэ дөрвөн элц хүр бол хамгийн төгөөмөл өвчлөлийг үүсгэдэг гэж үздэг. Тэгэхээр сайн дураараа бол хийлгэж болдог. За ер нь бол халдвар гарсан тохиолдолд голомтонд илүү байдаг. За дараагийн нэг сэргийлэх юм бол хамгийн гол нөгөө эн чинь өөрөө хамар залгуурж өсөж үрж нян тэгч байж нян тэгчээс бусдад халдвар тарааж болно шүү тий. Тэгэхээр хамар залгуураа одоо цэвэрлэх нөгөө санаац хийх гэж нэрлэгдээ зайлах угаах байгалах чинь бас энэ халдвараас сэргийлэх нэг чухал арга хэмжээ болж өгдөг. За танд маш их баярлалаа. За Тэгэхээр эрүүл мэндийн яам халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хүргэлээ. Бид халдварт өвчин судлалын үндэсний төвийн томоогийн тасгийн дарга урт насан болон халдварт өвчлөлийн судлалын үндэсний төвийн яралтай тусламжийн тасгийн дарга Бац өгтэй ярилцаж одоо иргэдийн дунд одоо амын яриагаар яригдаад байгаа цахилгаан менингит, менингокок буюу энэ халдварын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэлээ.